Мэдээллийн хөтөлбөртэй хамтаагаа үзэгч та бүхэнд баярлалаа. За хөтөлбөр энэ сэдвээр зочны ярилцлагын цагаар үргэлжлэн өрч байна. За хөтөлбөрийн зочноор Улаанбаатар сонготой эмнэлгийн гүйцэтгэх захирал доктор Нарийн Тараа оролцож байна. За танд орой минь төргий. Тэгэхээр эхний асуулт бол үзэгчд маань ерөнхийдөө мэдж байгаа л да. Одоо Улаанбаатар сонготой эмнэлэг, за Thailand Fund улсын Бөмбөрөн грант эмнэлэгтэй хамтын ажиллагаатай болсон гэдгийг бол 4-р сараас эхлээд ер нь мэдсэн. Тэгээд яагаад одоо заавал Улаанбаатар сонготой эмнэлгийг сонгож хамтран ажиллах болсон бэ гэдгээр эхлээд эхний асуултаа эхлэе гэж бодож байна. I think that in Mongolia За Монгол улсыг сонгосон маань мэдээж бол нэлээд олон шалтгаантайгаа нэгдүгээрт бол эдийн засгийн хувьд бол Монгол улс одоо дэлхийдээ бараг тэргүүл хэмжээний өсөлт одоо хоёр оронтой өсөлтийг бол үзүүлж байгаа. Хоёрдугаарт Бөмбөрөнград эмнэлэгт маань монгол өвчтнүүд монголчууд маань нэлээд их ирж үзүүлдэг болсон. Бид нар монголчуудыг мэддэг болсон. Тэдний өвчлийн талаар мэдээлэлтэй болж ирснээр ерөнхийд нь Монгол бид нар ингээд ийм салбар эмнэлгээ байгуулж яагаад болохгүй гэж ерөнхийд нь анхны санаа маань гарч ирсэн. Мэдээж энэ эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор тэгээд өвчтнүүдийн маань өвчлөл бас өндөр олон янзын хэлбэрт орсноос шалтгаалаад одоо Бөмбөрөнградыг чиглэх урсгал маань нэлээд их болсон учраас бид нар бол ерөнхийд нь за Монголыг бол сонгоё, Монголыг сонирхё гэж орж ирсэн. Улаанбаатар сонготой эмнэлгийг сонгохдоо бол мэдээж бид нар олон эмнэлгүүд дундаас бол харьцуулан үзэж сонгосон. Мэдээж одоо эмчнэрийн баг бол үнэхээр хүчтэй. Бүгдээрээ одоо гадаадад боловсрол эзэмссэн чадвартай эмчнэр байдаг. Тоног төхөөрөмжийн хувьд ч гэсэн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бааз суурийн хувьд бол үнэхээр сайн. Бас хотын төвд байршилтай гэдэг бас байршлын хувьд ч гэсэн стратегийн хувьд бол бас нэлээд тийм давуу тал болж байсан учраас бид нар сонготой эмнэлгийг сонгож түншлэл байгуулсан. why we decided to join with the Songdo. Ерөнхийдөө бол Монголд нөө өвчлөн зуучилдаг байгууллагууд их олон байдаг л да, гадагшаа явуулдаг. Тэр бол Монголд одоо хийгдэх боломжгүй одоо эмчилгээг хийлгэхийн тулд их урсгал ингээ гадагшаа яваад байна. Өнөөдөр Улаанбаатар сонготой эмнэлэг, Бөмбөрөн грант 2 эмнэлэг хамтраад энэ том одоо жишгт нийцсэн ийм эмнэлэг болсноор Монголд одоо хийгдэх боломжгүй хичнээн өвчин эмчлэхийн боломжтой гэж үзэж байгаа. There are various disease in this world. Мэдээж бид нэр одоо Монголд өршлөгдөхгүй байгаа бүх өвчнийг ангаанаа эдгэнэ гэж бол мэдээж хэлж чадахгүй. Тэрийг бол одоо байж болох болон гарч болох одоо бүхэл өвчнийг тоолж баршгүй маа. Гэхдээ мэдээж бид нар бол ерөнхийд нь системтэйгээр хамгийн ихээр тохиолдож байгаа өвчлөлүүд тэднийг одоо энд эмчлэх боломжуудыг эхнээс нь хайж судалж тэгээ хөтөлбөрийн дагуу аль болох одоо өвчлөл ихтэй байгаа салбаруудад эхний ээлжинд өөрсдийнхөө үйл ажиллагааг бол дэлгэрүүлэх сонирхолтой, зорилготой байгаа. За тэрний нэг жишээ нь бол одоо энэ 7 хоногт хоол боловсруулах эрдэнэ системийн эмгэгийг судлах одоо тасгийн маань эрхлэгч доктор Ружапон гэж хүн одоо Улаанбаатар сонготой эмнэлэг дээр айлчилж байгаа. Тэдний баг айлчилж байгаа. Тэгэхээр энэ хүн маань яах вэ гэхээр сонготой эмнэлгийн эмчнэрийг бол ерөнхийд нь шинэ мэдээлэлээр хангах, тэднэртэй туршлага солилцох, тэднийг чадварчуулах талаас нь ажиллаж байгаа. Мэдээж хоол боловсруулах эд эрхтэн ходоод гэдэс гэдэг бол монголчуудын одоо өвчлөлийн ихэнх хувийг эзэлдэг. Бөмбөрөнградуу чиглэж байгаа монгол өвчтнүүдийн бас л ихэнх хувийг бол яг л ийм элэг, нойр булчирхай, ходоод гиз гэсэн иймэрхүү өвчлөлүүдийн эрхтнүүдийн эмгэгийг өвчлөл зонхилдог учраас бид нар эхний ээлжинд энэ системийн одоо эмчнэрийг түлхүү чадахжуулах энэ талаар хөтөлбөр програмууд эхэлж явуулж байгаа. Дараагийн шатанд бол бид нар бол одоо эх сараас ортопед буюу гэмтэл үе мөчний клиник Улаанбаатар сонготой эмнэлэг дээр нээж байгаа. За энэгээр бол бид нар бол одоо эд эсийн хэмжээнд ашигладаг PRP гэдэг технологиг ашиглаж одоо эмчилгээ хийн эд эрхтэн үе мөч маань өөрийгөө эдгээдэг эмчилдэг тийм шин технологиг бид нэр нэвтрүүлж байгаа. Цаашдаа яг энэ хөтөлбөрийн маань 2 дахь үе шат нь бол үе мөчний дурангийн хагалгаа бас шинээр орж ирж байгаа. Тэрний дараагийн үе шат нь бол үе мөч солих
одоо арай хүндэрсэн хагалгаануудыг бол яг Улаанбаатар сонгодоо эмнэлэг дээр Бөмбөрөнград эмнэлгийн стандартын дагуу хийгддэг болох ийм зорилгоор ажиллаж байгаа. Үүний хажуугаар бол үе мөч болон нуруу нугасны өвчин намдаах бас клиник байгуулагдана. Тэгээд иймэрхүү хэлбэрээр бид нар бол одоо тухайн хамгийн их байгаа өвчлөлүүдээр тулгуурлан өөрсдийнхөө үйл ажиллагааг улам дэлгэрүүлж, улам сайжруулах зорилготой ажиллаж байгаа. Та бүхэн мэдж байгаа Монголд бол зөвхөн Улаанбаатар сонгодоо эмнэлэг байхгүй. Одоо Grand Med, Intermed гэдэг олон шинэ эмнэлгүүд бий болж байгаа. Энэ эмнэлгүүд маань бий болсноор нэг талаасаа биднэрт өрсөлдөөн бий болж байгаа. Гэхдээ мэдээж өрсөлдөөн хэн хождог бэ гэхээр манай хэрэглэгчид өвчтнүүдэд маань үнийн хувьд, үйлчилгээний хувьд шинэ чанар, шинэ үйлчилгээ бий болж байгаа учраас эерэг нөлөө үзүүлнэ. Бидний хувьд бол Бөмбөрөнград гэдэг бол одоо олон улсын дэлхийд алдартай брэнд нэр болчихсон учраас бол бид нар бол энэ өрсөлдөөнд бол өрсөлдөхөд бэлэн. Тэр тал дээр бол үйлчлэгчтэй шинэ үйлчилгээ, чанартай үйлчилгээ үзүүлэхэд бол үргэлж сэтгэл хангалуун тэрэндээ итгэлтэй байгаа. Hospital is a world renowned hospital. Яг нэг үйлхэд бол Монгол улсын эрүүл мэндийн салбар болвол бас салбарт одоо тулгамдж байгаа олон асуудал байгаа. Та ч өөрөө бас ирээд энэ салбарын одоо бохирсан асуудлыг мэдж байгаа хэл та. Тэгэхээр ер нь нэр солино гэдэгтэйгээс илүүтэй энэ стандарт, энэ эрүүл мэндийн салбарын стандартад ямар цоо шин үзэгдлүүд, ямар шин үйлчилгээнүүдийг Улаанбаатар сонгодоо эмнэлэг одоо бий болгож чадах вэ гэдэг дээр би бас танаас асуулт асууя. Тэгээд ер нь Бөмбөрөнградын одоо багийнхан маань одоо энд хэдүүлээ ирсэн бэ гэдэг юм уу да. Энэ дээр та бас одоо хариулт өгөх байх гэж бодож байна. Medical treatment, I think the single best. Ерөнхийд нь бол одоо би өөрөө орж ирээд ч гэсэн яг энэ эрүүл мэндийн салбар бол үнэхээр одоогоор бол одоо хөгжиж байгаа салбар, яг хөгжлийнхээ дээд чатанд бол хүрээг байгаа гэдэгтээ санал нийлж байна. Монголын эрүүл мэндийн салбарыг харахад бол Таиланд нэг 20 жилийн өмнө яг ийм л байсан да гэдэг дүр зураг харагдаж байгаа. Тэгээд та бүхэн одоо ингээд мэдээж Таиланд 20 жил хийсэн юм чинь заавал 20 жил гэхгүйгээр гэхдээ яг Таиландын хэмжээний олон улсын стандартад хүрэхийн тулд дор хаяж 5-аас 10 жил бол үнэхээр хийх ёстой. Тэгээд зөвхөн мөнгөөр одоо жишээл мөнгөтэй байлаа гэдэг олон улсын стандартын эмнэлэгтэй болохгүй. Тэр олон улсын стандарттай болохын тулд маш олон хүнийг хөдөлмөрлүүлэн тэднийг боловсруулан чадварчуулна тэгжээж тодорхой хэмжээнд стандартын дагуу ажилдаг сайн эмнэлэгтэй болдгоо. Тэгэхээр бол мэдээж бид нэр энэ одоо алхмаа эхнээс нь бол эхэлчихсэн явж байгаа. Улаанбаатар сонгодоо эмнэлгийн 1 эмч 3 сувилагч маань бол дөнгөж саяхан Бөмбөрөнград эмнэлгээс ирсэн байгаа. Бүтэн сар гарын турш одоо туршлага судалсан. Тэнд одоо Бөмбөрөнградын дагаж мөрддөг олон улсын стандарт ямар байдгийм бэ? Улаанбаатар сонгодоо дээр мөрдөгж байгаа стандартууд ямар вэ? Тэр хоёрын зөрүү ямар вэ? Бид нар тэрийг арилгахын тулд юу хийх ёстой вэ гэдэг ойлголтыг авахын тулд бол эхний ээлжний хүмүүс маань явчаад ирчихсэн. Дараагийн ээлжинд бол одоо хоол босруулах хэрэгтэн дурангийн тасгийн эмчнэр маань явахаар бэлтгэж байгаа. Мөн дүрс соншгооны эмчнэр маань явах гэж бэлтгэж байгаа. Тэгэхээр бид нэр энийг бол үе шаттайгаар ингэж олон эмчнэрийн аль болох одоо Бөмбөрөнград бусад олон улсын эмнэлгүүдийг үзүүлж таниулж туршлага судлууснараа энэ дэх үйл явцыг арай хурдсгах бид нар ямар байх ёстой юм бэ? Олон улсын GCI гэдэг жишээлбэл байгууллагаар магадлан итгэмжлэхдгийн тулд ямар стандартын дагуу байх ёстой эмч сувилагч одоо асрагч болгон ямар үзлэг одоо процедурыг даах ёстой юм бэ гэдэг юмыг бид нар ярихаасаа илүү өөрсдөд нь үзүүлээд өөртөө ойлгоод тэрийг үнэхээр хүлээж авсан тохиолдолд энэ Улаанбаатар сонгодоо эмнэлэг маань олон улсын стандартад хүрэхэд бол маш ойрхон болно. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах цаг өндөрлөж байна. Монголчууд эрхэм баян эрүүл мэнд гэж хэлдэг. Тэгэхээр энэ одоо эрүүл мэндийн салбарт дэлхийн жишгт нийцсэн үйлчлэгийг үзүүлэхээр ажиллаж байгаа танаа баг хамт олонд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ СТН-с мэдээллийн хөтөлбөрийн энэ сэдвээр зочны ярилцлагын цаг үгээр өндөрлөж байна. Бидний ярилцлаганд анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.